зүүн хараа дахь ачааны вагон засварын депо. Ачаа тээвэрлэх зориулт бүхий ачааны 18 төрлийн вагон, тусгай зориултын 11 төрлийн вагоныг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчлэхний ажлыг зүүн хараа дахь ачааны вагон засварын депо хариуцсан ажиллаа зогсохгүй. 2017 оны 6 дугаар сард вагон өгсрөх туршилтын цехийг ашиглалтанд оруулж амжилттай үйл ажиллагаа явуулснаар ISO 9000-ыг 2016 олон улсын стандартын шаардлагад нийцэж эрх авсан. Энэ бол ер нь тээврийн салбарт хийж байгаа томоохон технологийн шинжилт, төмөр замын инженерүүдийн гараа бүрдсэн юм бүтээлч ажиллаа. Энэ цэгт 2 төрлийн 7 вагон өгсөрч одоо тээврэлд оролцож байна. Засварын орчин үеийн технологийн шийдэл бүхий өндөр хүчин чадалтай үйлдвэр барьж байгуулахад 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр зүүн хараа дахь ачааны вагон засварын шинэ депо 2018 оны 8 дугаар сарын 1-нд ашиглалтанд орж тээврийн аюулгүй байдлын оншилгоо, засвар, техникийн үзүүлэлт, олон улсын стандартын шаардлагад бүрэн нийцсэн засвар үйлчилгээг хангах болсон. Засварын цехийн шинэ өргөтгөлийг 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтанд оруулж 6 байрлалаар засварладаг шугамыг нэмэгдүүлж 12 байрлалаар засвар хийдэг болж хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлсэн. Тоног төхөөрөмжүүдийг бид нэр өөрсдөө үйлдвэрлэснээр хамгийн гол энэ Монгол улсын засварын бааз суурин дээр нийцсэн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэж байгаа. Энэ тийм учраас хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөр зарцуулалт гэдгээр үр ашиг нь тооцогдох боловч эдийн засгийн өмнө маш их мөнгөний хөрөнгө хэмнэлтийг бий болгож байгаа юм. Энэхүү 2018 оны эхний 10 сарын байдлаар 2819 вагон засварлах төлөвлөгөөг 2.2%-аар давуулан биелүүлж 2017 оны мөн үетэй харьцуулахад 42% буюу 852 вагон илүү засч ачааны вагоны хүрэлцээг 1.5 дахин нэмэгдүүлсэн байна. Энэхүү үйл ажиллагаа нь Улаанбаатар төмөр замын хөгжил шинжилгээний хөтөлбөрийн төсөл 2030 тусгагдсан, хөдлөх бүрэлдэхүүний шинжилэл сайжруулалт ба засварын баазын хөгжлийн чиглэлд тусгагдсан арга хэмжээнүүдийн бэлтгэл шатны хэрэгжүүлэх ажлуудын нэг байснараа онцлог юм. Хүний нөөцийн бодлого чиглэл. Энэ онд шинээр ажлын байр бий болгох, хөгжлийн мэргэжилтэд иргэд өрх толгойлсон эмэгтэйчүүд 40-с дээш насны иргэдийг ажлын байраар хангаж, сургаж хөгжүүлэх тал дээр шатдараатай арга хэмжээ авснаар 35 ажлын байранд 139 оронтой бий болж 88.5%-аар үндсэн ажлын байр 161-жээр нэмэгдсэн. Мөн эмэгтэй ажилчдын тоо 33-1-жээр, 40-с дээш насны ажилтнууд 5-1-жээр тус өсжээ. Байгууллагын нийгмийн хариуцлагаа засаглалыг сайжруулах чиглэлээр олон ажил хийснээс товч дурдвал хараа голоо цэвэрлэлийн хөдөлгөөнийг санаачлан өрнүүлж 150 тонн хог цэвэрлсэн. Зам тээврийн ослоос сэргийлэх зорилгоор мандал суманд зогс хүүхэд аяныг зохион байгуулж замын тэмдэглэгийг шинжилсэн. Мандал суманд шүлхий өвчин гарахад тусламж үзүүлж 2 ширхэг ариутгах төхөөрөмж хийж өгсөн. Сэлэнг аймгийн хэмжээнд 500 ширхэг буудаа босгох төхөөрөмж хийж өгсөн нь цаг агаарын хүндрэлээс шалтгаалсан уран сураалтыг хэвийн явуулахад онцгой нөлөө үзүүлсэн. Мандал сумын 1-р багт сагсан бөмбөгийн талбай, 6-р багийн нутаг дэвсгэрт гүүрэн гарц, наадмын талбай орчимд гол гатлах 4 ширхэг гүүр, төмөр замын зүүн хараа цэцэрлэгт тоглоомын талбай, аварын шат барьсан. Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ах уй, мэргэжил сонголт, түүх соёлын өв хамгаалах, байгаль орчин, ногоон хөгжил, гэр бүл хөтөлбөрүүдийг зохион байгуулсан байна. Манай хамт олон 2018 онд зам тээврийн салбарт импортыг орлох эдийн засгийн үр өгөөжтэй олон улсын стандартад нийцсэн олон шин шийдлийг үйлдвэрлэл үйлчилгээндээ нэвтрүүллээ.